Боги багштай хамт ялгааг сурцгаая. Цай, зиу. За ямар ялгаатай вэ гэхээр зиу гэдэг нь болохоор ерөөсөө яг шууд гэдэг яг энэ гурван үгээр л орчуулдаг юм бол яг ондог. Хурдан болгож байгаа зүйл дээр хэлээд байгаа. Хурдан болоод байгаа. Ээж ажлаа тараад зиу лайла шууд ирсэн. Тарангуудаар шууд өрөөд ирсэн. Айгу хурдан болж байгаа зүйл. Жишээлбэл та бад ян зиу лайла тэр 8 гэхэд л хүрээд ирсэн. 8 гэхэд л ирсэн. Тэр айгу хурдан эрт ирсэн санаа зиу дээр явж байна. 知道题很简单. Энэ асуулт бол маш амархан юм байна уу? 我1分钟就做完了. 1 минут болоод л шууд хийгээд дууссан. Тэгэхээр айгу амархан шууд ерөөсөө яг 1 минут болоод дууссан. Тэгэхээр хурдан болоод байгаа санаа зиу дээр явж байгаа. 你不舒服就回家吧. Хэрвээ чи таагүй буюу бин таагүй байхыг бүшүүфөө гэж хэлдэг те. Тэгэхээр чи жоохон тавгүй байгаа юм бол шууд хуйжаава гэрте хараа. Ерөөсөө гэрте хараар. Би чин таагүй байгаа бол шууд гэрлүүгээ хараар. Ерөөсөө гэрлүүгээ хараар гэд хурдан болоод байгаа зүйл дээр зиу. Та ийхэнда та зиу хайшанла. Тэр түүн рүү харамгцаа шууд дурлцсан. Нэг хараад л дурлцсан. За энэ дээр бол и дараа зиу гэдэг үгтэйс явж байна те. Тэгмэгцээ тэгсэн, ингэмэгцээ ингэсэн. Тэгэхээр ханзын махчилж харах юм бол и канда та түүнийг нэг удаа хараад л шууд айшанла дурлцсан. Тэгэхээр шууд ерөөсөө яг гэд хурдан болоод байгаа тохиолдолд зиу гэдэг холбоос ашигладаг байна. Цай гэдэг нь болохоор удаж байгаа санааг нь гаргана. Саял нэгэн дөнгөж сайл тэглээ. За дөнгөж гэдэг орчуулах юм бол хойноос ихэвчлэн тоотой явдаг. Тэр дөнгөж 3 настай. Дөнгөж 3 л настай шүү дээ. Энтертэй тийм дээр дөнгөж орно. Удаан болж байгаа санаа илэрхийлэх нь. Жишээ та 10 yen цайлайла. Тэр 10 цаг гэхэд сая нэг юм ирлээ. Буюу удаж 10 гэхэд л нэг юм ирсэн. Тэгэхээр удаж байгаа санаа цай дээр байна. Өмнөх өгүүлбэр дээр өглөө 8 гэхэд л зиу лайла хүрээд ирсэн. Тэгэхээр 8 цагт ирж байгаа нь хурдан болоод байгаа санаа гэсэн тийм. 10 yen цайлайла гэхээр 10 цагт л сайн нэг юм ирлээ буюу удаж байгаа санаа, оройтсон санаа цай дээр явж байна. Та швэла сан yen ханю тэр 3 жил хятад хэлийг сурсан. Цай нэн шү и диэн. Саял нэг юм хэлж чаддаг болж байна. Ярьж чаддаг болж байна. И диэн. Жаахан нэг юм ярьж чаддаг болж байна. 3 жилийн турш хятадээс сурчаад ердөө саял нэг юм жоох юм ярьж чаддаг болж байна. Тэгэхээр удаж байгаа санаа ах нь тий. Та жаола хэн зиу тэр маш удаан хайсан. Цай жаодаа гүнзүү. Саял нэг юм ажил хайж боллоо. Тэгэхээр маш удаан ажил хайж байгаа саял нэг юм ажилтай болсон байна тий. Удаан санаа нь цай. 你才知道呀. Гэхдээ чи чинь дөнгөж одоо л мэдж байгаа юм уу? Удаж байгаа санаа цай дээр явж байна. 我早就知道了. Би чи айл эрт мэдчихсэн шүү дээ. Тэгэхээр зүүн хурдан болоод байгаа буюу амархан хөнгөн шууд яг ерөөсөө гэсэн тий. Тэр би айл эрт мэдчихсэн шүү дээ. Чи чи сая л мэдж байгаа юм уу? Удаж байгаа санаа хурдан болсон санаа. Одоо ялгааг нь харж байна уу? Тэгэхээр хүлээгдснээс эрт эсвэл айгүй амархан болсон зүйл дээр зиу ороод байгаа юм. Тэгээ юу гэж орчуулна гэлээ? Шууд ерөөсөө яг гэж орчуулах юм бол монгол хэлэнд яг таардаг. Цай гэдэг нь болохоор удаан айгүй хүндрэлтэй хэцүү байсан тохиолдол хэлээд байгаа. Хүлээгдснээс оройтсон эсвэл маш их хүчин зүтгэлийн дараа болсон. Одоо л нэг юм эцтэй нэг юм те айгүй жоохон таагүй бухимдсан өнгөсийг илэрхийлээд байгаа. За одоо харьцуулаад яг адилхан үйлбэрээр харьцуулаад харъя. Та швэла ин yen тэрний жил сураад цайхгүй шүү жижүүха. Сая л нэг юм нэг хэдэн үйлбэр хэлж чаддаг боллоо. Та швэла ин yen тэр нэг жил сураа шууд маш олон юм ярьж чаддаг болсон. Бүр амарлаг ярьдаг болсон. Тэр нэг жил сурж иж сая л нэг хэдэн юм хэлдэг болж байна. Тэр нэг жил сурж иж бүр аюу олон юм ярьдаг болсон шүү дээ. Гэхээр цай гэдэг нь удаж байгаа, зиу гэдэг нь хурдан юм уу? Амархан санаа гараад байгаа. Окей. За нийлүүлээд нэг өгүүлбэрт хараа хэдүүлээ. 别人一个月就学完的内容. Бусад хүмүүсийн 1 сар болоод шууд
сурж дуустдаг тэр агуулгыг та швэла байна, цай швэ байна гэнэ. Тэр хаас жил сурж ижил сая нийгэм сурж дуусглаа. Удаж байгаа санаа гэн те. Бүтэн хагас жил болж иж сая нийгэм сурж дууссан байх шүү. Бусад хүмүүс болохоор 1 сар болоод дуусчдаг. 1 сар болоод дуусчихна. Тэгэхээр тэр 1 сард л гэдгийг хурдан болоод байгаа илэрхийлэмж холбоос нь зүү бахна. Та ихэн да наа тяв чүнзэ зүү ши ханшаа. Тэр нэг юу бэхийг хармагцаа шууд л дуртай болцсон. Хармагцаа шууд дуртай болцсон. Данш гэхдээ цүнлэ сангаюэда чэн цай майд чи. Гэхдээ хадгалсан байна тийм ээ. 3 сарын турш мөнгөө хадгалж ижил сая нийгэм майд чи. Мөнгө нь бүрэлдээд худалдаж авах чадвартай болсон байна. Үл үгэн ханаас дэт чи гэхлээр чаднаа. Тэгж чаднаа. Тэр чадвар нь байгаа гэсэн үг. Тэгэхээр хармагцаа шууд урлсан учраас зүү ороод 3 сарын турш мөнгөө цуглуулж удаж сая нийгэм худалдаж авсан гэхээр цай гэдэг холбоос ороод байгаа юм. За тэгэхээр та хэд өөрсдөө харилцан яриагаа уншиж агаад хоосон орон зайд нь аль нь орох вэ гэдгийг өөрсдөө хийгээд шалгаад үзээрэй. Багштай шалгуулж болно. Цай зүү өнөөдөр ялгааг нь гаргасан байх гэж найдаж байна. Дараагийн хичээлээр уулзъя. Bye.